Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр үдээс хойш газардсан бүгд найрамдах Солонгос улсын ерөнхий сайд Хван Гён Аны манай улсад хийх албан ёсны альчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлгийн урилгаар 15-наас 17-ны өдрүүдэд альчлах юм. Альчлалын ихэнд хийсэн албан ёсны хилэлцээрийн үеэр ерөнхий сайд нар хоёр орны болон бүснүүдэг олон улсын давцанд харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцсон юм. 25 жилийн түүхтээ хоёр орны дипломат хамтын ажиллагаа бүхий л салбарт хөгжиж ирсэн бөгөөд энэ удаагийн ерөнхий сайдын түвшний айлчлалаар иж бүрэн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудалд гол анхаарлаа хандууллаа. Ялангуяа хоёр орны хоорондын худалдаа хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаа өсрөнгүй хөгжиж ирсэн ч харилцан бие биеэ нөхсөн эдийн засгийн нөөц бололцоон тулгуурлан улам өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж талууд үзжээ. Мөн үеэр 2015 оны 3 дугаар сард анх удаа зохион байгуулсан Монгол Солонгосын засгийн газрын хоорондын хамтарсан хороогоор дамжуулан ашигт малтмал эрчим хүч зам тээвэр барилга зэрэг салбарт харилцаа ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо. Энэ хүрээнд хэд хэдэн асуудал шийдвэр гаргах түвшинд ойлголцсон нь Монголын эрчим хүчний салбар болоод 5 дугаар цахилгаан станцын төслийг саадгүй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн ерөнхий сайд нар хоёр орны хоорондын агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагын талаар санал нэгдэж, эх оны 3 дугаар сараас Улаанбаатар, Пусаны хооронд нислэг үйлдэхээр тогтсон байна. Ерөнхий сайд Хван Гён Солонгосын компани хэрэгжүүлж байгаа ухаад гашуун сухад чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын болон хөрс ашигласны төлбөрийн асуудал, смарт картыг бусад бичил төлбөр тооцоод нэвтрүүлэхэд Монголын талыг анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Тэгвэл Монгол улсын ерөнхий сайдын зүгээс бүгд найрамд Солонгос улсын эдийн засгийн хамтын ажиллагааны сангаар хэрэгжүүлэх хот хоорондын авто тээврийн үйлчлэгийг сайжруулах төсөл болон мэдээлэл технологийн салбарт бүтэлгүй төсөлмжийн төслийг хэрэгжүүлэхэд Солонгосын талын дэмжлэгийг хүслээ. Түүнчлэн хоёр тал Монгол болон Солонгост амьдарч байгаа иргэдийн асуудлаар тулгамдж байгаа зарим асуудалд анхаарч харилцан бие биенээсээ дэмжлэг хүслээ. Ерөнхий сайд нар ганцаарчлсан уулзалт болон албан ёсны хилэлцээ хийсний дараагаар баримт бичигт гар үсэг зурх асуудалд оролцсон юм. Эдгээр нь бүгд найрамд Солонгос улсын эдийн засгийн хөгжлийн сангаас авах зээлийн тухай Монгол улсын засгийн газар бүгд найрамд Солонгос улсын засгийн газар хоорондын ерхий хэлэлцээрийг сунгах тул солилцох цагтл Монгол улсын зам тээврийн яам бүгд найрамд Солонгос улсын далайн хэрэг загсагнуурын яам хоорондын далайн тээврийн салбарт хамтран ажиллах тухай харилцаа ойлголцлын санамж бичиг Монгол улсын аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан бүгд найрамд Солонгос улсын жижиг дунд үйлдвэрийн корпорац хоорондын хамтран ажиллах тухай харилцаа ойлголцлын санамж бичиг Монгол улсын эрчим хүчний яамны харийн эрчим хүчний хөгжлийн төв болон бүгд найрамдах Солонгос улсын лаборатори хоорондын харилцаа ойлголцлын санамж бичих зэрэг байсан юм а. Ийхүү бүгд найрамдах Солонгос улсын ерөнхий сайд Хван Гёны албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол улсын ерөнхий сайдыг өөрийн орондоо тавтан морилохыг хүссэн юм.